Зөөсөн бацхан Minecraft ч та тэгээд өнөөдрийн Minecraft-ийн маань видео эхэлж байна. За өнөөдрийн видеогоор би та бүхэнд вирусны талаарх бяцхан зөвлөгөө өгөх гэсэн. За тэгээд Minecraft гэдэг тоглоом нь өөрөө Java хэлээр бичигдсэн байдаг гэдгийг та бүхэнд хэлжсэн байгаа. За тоглогч маань өөртөө ч гэсэн мэдэх байна. За тэгээд энэ Java хэлэн дээр бол вирус маш их байдаг байна. За тэгээд энэ хэлэн дээр вирус маш их байдаг. Энэс гаднаас Minecraft гэдэг тоглоомыг одоо миний мэдхээр л баг Монголын ихэнх хүүхэд маань юутай тоглодог болсон байна. Chat-тай тоглодог болчих. За би түрүүн хэлжсэн шүү дээ. Энэ тоглоом маань IQ хөгжүүлэх, сэтгэн бодох чадвар, хөдөлмөрч тэгээд амьдрах чадвар сургадаг тоглоом гэж хэлсэн байгаа. За тэгээд энэ тоглоомыг тэгээд ингээд хак чектэй тоглоод байх ямар ч утгатай юм блэ. За би ч гэсэн одоо ингээд за одоо нэг опийн ажил хийхгүй одоо зүгээр сервер хак чек ашигладаггүй байх юм бол одоо би өөрийнхөө опыг хураагаад гоё танартай адилхан тогломоор байна. Тэгээд яалтчгүй тэгэл хак чекийг бандах тэгэл янз бүрийн асуудлаар тэгэл бод маань бас тоглож чадахгүй байдаг. За тэгээд вирус за одоо жишээлбэл одоо Nodus байна л да. Nodus хамгийн их ашигладаг хак. За энэ хакийг ашиглалаа гэж бодоход за вирусны програмгүй компьютерүүд бол мэддэггүй л дээ. Яагаад гэх юм бол та одоо компьютер дээр яг ажиллагаатай Avira ч юм за Avira за Free вирус програм Avira Bitdefender Kaspersky гэсэн вирус програм байдаг те. За тэднээс аль нэгийг суулгаад тэр хак чатаа татаа үз. Тэгэх юм бол тэр вирусны програмууд чинь үнэхээр ажиллаж байгаа юм бол Trojan ч юм ямар нэг вирус илрүүлнэ. Тэрийг та бүрэн устгадаг гэж одоо яг байхгүй л те. За бүрэн устгадаг гэж бодоод тийм вирусны програмд өмтлөө татчихж магадгүй. За тэгэх юм бол за одоо бүрэн устгацсан байлаа тэр вирусыг чинь. Тэгээд яахаараа таны компьютер дээр тэр одоо юу ажиллаж байгаа вэ гэдгийг та бодох хэрэгтэй. Хак ажиллаж байгаа вэ? За одоо тэр вирусыг чинь устгацсан байх юм бол за жишээлбэл устглаа гэж бодоход тэр хак таны компьютер дээр ажиллах ямар ч боломж байхгүй. Тэр вирустэй юм чинь. За тэгээд за тэгэл янз бүрийн вирусны програм татаж үзээ. Тэгээд тэгсэн чи ямар ч нөлөө байдаггүй л дээ. За тэгээд Chat-ка татчаад хүүхдүүд маань тэгж хэрглэж явчаад Minecraft маань гацаад байна, энэ сервер гацаад байна гэсэн тийм гомдлууд маш их хилдэг. За тэгээд энэ ямар учиртай вэ гэхээр тэр вирус маань таны компьютер руу маш хурдан халдсан байдаг. Маш хурдан халдсан байдаг. За тэгээд одоо жишээлбэл за компьютероо форматлсан ч гэсэн энэ вирус таны компьютерт явж л байдаг гэдгийг та ойлгох ёстой. За компьютер маань цаг, өдөр, минут, секунд ирэх тусам удаашрч идэг. Яагаад вэ гэх юм бол энэ тентгийн вирус, гадны халдлага, буруу хэрэглээ гэсэн эднэрээс болоод компьютер маань цаг үргэлж минут, секунд тутамд удаашраад тэгээд эцэстээ одоо шинэ компьютер авахаас өөр аргагүй болдог байгаа. За тэгээд энэ хугацааг багхан ч гэсэн багасгахын тулд та бүхэн вирус chat hack mac тиймэрхүү төрлийн татахгүй байхыг зөвлөе. За тэгээд бас компьютерийн одоо компьютероо форматлсан байлаа гэж бодоход та хэрэгтэй файлаа устсан тохиолдолд сэргээдэг шүү дээ тийм сэргээх програм зөндөө байдаг. Тэгээд энэ програмтай адилхан вирус маань өөрөө ингээд автоматар сэргээгд явждаг. За та компьютероо форматлаа. Тэгээд эхний за одоо нэг 7 хоногт бол зүгээр л дээ гайгүй санагддаг. Тэгэл буцаад ячдаг. Буцаад вирус маань ингээд тархаад ирдэг л дээ. Одоо буцаад вирус маань тархаад ирдэг.
За тэгээд нэгт одоо та чэтаг татснаар компьютер ингээд бараг л одоо алж ийн гэсэн үг. Хөрх юм уу PC-гээ удаан байлгахыг хүсэх юм бол тэгэл нэг чэтагийг ашиглаад байх нь буруу л гэж би бодож байна. За тэгээд чэтагнаас болж компьютер чинь нэлээд удаашрч гацдаг байгаа шүү гэдгийг би та бүхэнд хэлэх гэсэн юм аа. За тэгээд нэгт гэхэд одоо за дараагийн гэхэд одоо серверт чэтагтай тоглолоо гэж бодоход та за үсрээл нэг сарл болох байлгүй дээ. Тэгэл хүн ална. За тэгэл нэг яа тэг хурдангүй юм уу ингээд явсаар л та удахгүй энэ тоглоомоос өөдөх болно гэдгийг би баттай хэлье. За тэгэл худлаа үнэн тэгэл ингээл явсаар л энэ тоглоом ч утахгүй болно. Та ч үдчих эхлэх байгаа. За тэгэд энэ тоглоомыг яг гоё ингээд survival хийгээд тоглоод гээд хөгжөөд явах юм бол за бараг өөдөхгүй дээ нэрээ. Бодлцоонд бараг л өөдөхгүй тоглоом. За тэгээд тэгж тоглох та бүхнээсээ уриалж байна. За тэгээд өнөөдөр манайх Origin 2 хоног яагаад ийм хүнтэй байгаа мэ гэх юм бол e-box сервер маань манай бас Монголын шаталтай серверүүдийн нэг e-box сервер маань шинжилэлт хийсэн байгаа. За тэгээд энэ шинжилэлт маань тэгэл геймээ гэсэн янз бүрийн асуудлаас болсон байх гэж бас бодож байна. Тэгээд бас шинэ апдейт цоолж байгаа хаа. За тэгээд энэ маягаар тэгээд бас серверт бас гацалт өгдөг байгаа л да. Гэхдээ манай серверүүд маань Linux үүднээсээ маш хамгаалалтын өндөр түвшингийн процессоруудыг хасдаг учраас бас хэрэглэгчдийн коммоос бол гайгүй л дээ вирустэй. Тэгээд тэр бол вирусыг халдах боломжгүй. За боломжгүй ч халдахын бол халдна. Гэхдээ маш бага халдна. Сервер коммодор бол харин тоглогч нарын компьютер бол тэгээд за зарим ч компьютерийн мэдлэгтэй ч хүн байгаа, мэдлэггүй ч хүмүүс байгаа. Тийм болохоор вирус маш удаан компьютерын баалдаг байгаамаа. За тэгээд сервертэй чэтаг хуваалгууд болохыг уриалъя. За тэгээд өнөөдөр CS-ийн тэмцээн зохиогдох баха. За CS-ийн тэмцээн зохиогдох баха. За тэгээд хак чийдгүү тоглоод байх юм бол бид нар ч гэсэн одоо ингээд серверээс ихгүй ингээд тэмцээн уралдааны явуулаад байх боломжтой байгаа. За энийг та бүхэн контрч юм сайн мэдвэхтэй энэ Dusty Arsenal энэ дээгүүр тийм Dusty контрч юу сайн гэж бод энэ өнөөдөр болох тийм сайн байгаамаа. Та бүхэн өрнөөр оролцоороо би яг хэдэн цагт мэдгүй байна. Wi-Fi-гоос асуугаад за энэ тэгэл ингээл уугаа авна. За би өөрийгөө хийлдээ болж. За ингэж ороод за гаднатаа авсамаа. Я ингээд Янгал төлөвлөс гараад дээгүүр ингээд яг контактай хасаа явуулчих юм аа. Гарнаатай хийгээл опа. Гасаас хатчихваа. Энэ бол үнэхээр гоё тэмцээн болох юм шиг байна. За тэгээд за энэ ингээд ийш ороод дээгүүр явдаг газар байна. За тэгээд энэ террорын төрдөг байна. Дастэрийн замыг хийсэн байна. За энэ террорын төрдөг байна. За ингэж ороод дээгүүр явдаг зам байна. За ингээд дээгүүр явдаг зам байна. За тэгээд ингээд вирус хак чэдгүй тоглоод байх юм бол сервер маань улам гацалт багасна.
За ингээд Jetag хэрэглэхгүй тэгээд сервертэй гацаалгүй nice тоглоцгоё гэж уриалмаар байна. За тэгээд угаасаа тэгээд тоглоомыг яг бүрэн утгаар нь тоглож чадах юм бол тоглоом сонирхолтой бас кайф гэдгийг та мэдж байгаа хаа. За тэгээд өнөөдрийнхөө видеог өндөрлөё. За тэгээд дараагийн видеогоор уулзцгаая. За баярлалаа.